Хөрсний ус үерийн хамгаалалт төсөл. Урамсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үерийн давтамж эрсдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал 2023-2024 онд туул болон түүний цутгал голууд хуурай сайруудад хүчтэй үер бууж, улс оронд ихээхэн хэмжээний эдийн засаг, нийгмийн хохирол учирсан. Нийслэлийн хэмжээнд 51.6 км бүхий 4 байршил, үерийн хамгаалтын 70, 107.6 км бүхий 58 байршил хамгаалтын сувг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нэвтэрч, үндсэндээ хэмжээний үерийг сааруулах боломжгүйд хүрсэн байна. Ийм нөхцөл байдлыг үндэслэн үерийн эрсдэл өндөртэй бүс нутгуудад хамгаалтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан юм. Энэ хүрээнд хөрсний ус үерийн хамгаалалт төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 22 байршилт нийтдээ 93.8 км уртталан 4 байршилт хөв цөөрөм шинээр байгуулахаар тусгасан. Түнчлэн Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах бохир усны шугам хоолойг шуудуухалгүйгээр доторлон шинжлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил шат дараатаагаар хэрэгжиж байна. Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшигын эрсдлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц тогтвортой шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.